Энэ бүх хар дарсан зүүжиг явдал намайг шинэ байранд нүүж орсон тэр өдрөөс эхэлсэн юм. Зарын дагуу байр хаагаад явж байтал хоёр өрөө байр сар сардаа түрээс өгч болно бүрэн тавилгатай барьцаа авахгүй гэсэн байгааг хараад би дотор гайхаж байсан ч Азийн юм гэж бодоод шууд очихоор боллоо. Очиж байрны эзэнтэй уулзаад байр саваа үзэж тохироод шууд тэр өдрөөсөө орохоор болов. Би ч их сургуулаа төгсөөд анхудаа тусдаа гарч үзэж байгаа минь тэрэлтэй. Төвхнөж аваад нэг мэдс оройч болж унтахаас өмнө 0-доо сууж байтал том өрөөнд юм унах шиг чимээ гарав. Юу юм бол гээд очиод үзтэл шүүгээний дээрээс нэгэн учир битүүлэг чихмэл тоолон унсан байв. Харахад эвгүй тэр хүүхэлтэй намайг хараад байгаа юм шиг санагдаад байсан болохоор нь би тэр хүүхэлтэйг барьж аваад хогийн самд хийж эхлэв. Маргааш өглөө эрт босоод зочны өрөөнд ортол миний нөгөө хайсан хүүхэлтэй буудан дээр сууж байв. Ягаад ч мэдэхгүй хажууд нь 0-ын цас байлаа. Миний айх гайхах зэрэгцэж өнөөх хүүхэлтэйг ахин байрны гадаах хогийн цэг дээр хаяад ажил руугаа явлаа. Оройн гэртээ амраад зурагт үзээд сууж байтал хиндэгэн хаалгыг маш хүчтэй нүдэв. Би дурангаар нь шагаасан боловч юу ч харагдсангүй. Хаалга нэгээд үзтэл манай үүдэнд өнөөх чихмэл толомыг хиннэгэн үлдээсэн байв. Би ч хүүхдүүд тоглож байна уу гэж бодоод орц руу та нар айтайхан байгаарай. Аав ээж чинь хэлнэ шүү гэд ориллоо. Маргааш өглөөс ирээд хажууд ишээ артал нүдэндээ ч тэгсэнгүй. Ямар ч тач амралтын өдөр байсан болохоор би өнөөх эвгүй хүүхэлтэйг бүр хотоос гаргаж байгаад хээр аваачиж үлдээлээ. Би ч уг нь сүнс сүудэрт итгэхэд байдаг хүн биш л дээ. Гэхдээ юм бодчихсон болоод ч тэрүү санаад агаад эвгүй оройд байсан юм байхгүй болж амралтын өдрүүдэд гэртээ сайхан амарсан юм. Ажлын өдөрч болж би ажил таргаас өмнө онлайн шопоос гэртээ юм захиалаад гэрийн зүг алхав. Ажлаас гарснаас хойш нэгэн учир битүүлээгүй миний араас дагсан юм. Би чихэндээ онцгийн бодлого зүгээр ингэж л давхцсан юм байлгүй гэж бодоод явж байтал яг л миний араас дагаад яваад байлаа. Бүр улаан цам дагаад байхаар нь би орц руугаа хар урдаараа гүйж ороод лифтэндээ сууж амжлаа. Арай хийж гэртээ орж ирээд амьсгаагаа дараад сууж байтал хаалга тосч чимээ гарав. Иймэр хэн байдаг билээ гээд жаахан хайцтайгаар хаалгаа нээтэл. Таны захиалсан бараа гэд хүргэлтийн ажилтан зогсож байлаа. Тэр үед л би түрүүнээс хойш миний араас хэн дагаад байсныг ойлгож тавьширлаа. Гэхдээ сони юм да. Хүргэлт ийм хурдан ирнэ гэж байдгаа. Ядчил маргааш ирмээр юм гэж бодоод асуудал хүргэлтийн залуу. Манайх папа ачаа тээврийн платформ байгаа. Таны хүргэлтийг 1-2 цагийн дотор түрхэн шуурхаа найдвартай хүргэж өгдөг юм. Бас манайхаар портер амжиргаа цагаан бүр шалаандч түрээслээд ачаа бараагаа зөөсөн ч болно шүү гэд тун найрсаг тайлбарлаж өгөөд явлаа. Миний дотор ч онгойж ашхүүнээ захиалсан бараагаа аваад хайрцгийг нь онгойлгож үзтэл миний захиалсан бараа бүрэн бүтэн байгаад баярлаад сууж байтал хайрцаг дахиад нэг юм байлаа. Би гайхаад цаасыг аваад хартал.